Хамраа гэрээ. Инх төвшин гişинигээ дэмжиж байгаа. Яагадгүй л энэ хүн маань үнэхээр одоо бас төрийн туршлагатай хүний нэгэ. За та инх төвшин гişин маань одоо энэ шадар сайд дээр очиж байна. Энд дандаа одоо төрийн хяналт шалгалтын чиглэлийн одоо албан хаагчид байгууллагууд хамрагддаг. Та дөнгөж сая хэлж байна. Энийг мэрэгжлийн хяналтыг нэг дор болгож одоо би байгуулцж исэн хүн гэж ярьж байна. Тэгвэл энэ 2003 оноос хойш 2 оноос хойш мэрэгжлийн хяналтын байгууллагын одоо эхэлж байгуулж исэн үеэс нэлээд бас алдаа дутагдал энд нэлээд богсцсон байгаа байх шүү гэдгийг та бас анхааралтай аваарай гэж хэлэх гээд байна л да. Жишээ нь мэрэгжлийн хяналтын байцаагчид энэ бол дандаа хяналтын ажилтнууд. Жижигдэн бизнес эрхлэгчдийг за том бизнес эрхлэгчдэнд бол мэдээж одоо бас өөрсдөө тэндээ хууль хяналтын ажилтнуудтай уулзраас нэг чирэгдэл учрах нь бас арай гайгүй. Тэгэхээр жижигдэн бизнес эрхлэгчдээр ч юм уу ер нь баялаг бүтээгчдээр зүгээр чирэгдэл учруулах байдлаар авилга авах гарцаа бий болгож ажилдаг. Эн чинь бол үнэхээр иргэдийг бизнес эрхлэгчдийг үнэхээр одоо хүнд байдалд оруулаад байгаа, бухимдуулаад байгаа юм энд байгаа. Энэ богссон энэ байдлыг арилгах талаар тэр тусмаа өнгөрсөн 4 жилд бүр гаарсан шүү дээ. Мэргэжлийн хяналтын ер нь хяналтын төрийн хяналтын ажилтнууд иргэдийг жижиг бизнес эрхлэгчдийг тэр тусмаа өсчин гоос авах ингээл одоо нэг жижиг жоохон хоолны газар мадраг энэ дээр чи ерөөс байнга очиж чирэгдэл учруулдаг тэргээрээ жижиг гэлтгүй авилгаа авдаг. Ийм л юм төсгөлцснийг ард түмэн мэдж байгаа. Хаан ч уулзалт хийсэн энийг байнга хэлдэг. Тэгэхээр энэ дээр анхаарахгүй бол нөгөө төр нь хуваараа бизнес эрхлээд хөдөлмөр эрхлээд амжиргаагаа авч явж байгаа энэ залгуулж байгаа 1 сая иргэнэ дэмжих биш харин шантажлах хэмээг энд бий болгодын шүү гэдгийг танд бүр хэлмээр байна л да. Жишээ нь одоо гадны хөрөнгө оруулагчид Монголоос зугтчлаа, хөрөнгө оруулаад бүр зөхөрчлөө, салгачлаа гэдэг чинь манай хяналтын ажилтнуудын бас энд ёс зүйгүй үүргээ эсрэгээр нь одоо хэрэгжүүлсний үр дагавар бас энд байдгийн шүү гэдгийг бас бүр зориуд зохиж хэлмээр байна. За мөн энэ төрийн албан хаагчид бол уг нь бол хяналтын албан хаагчдын зорилго нь бол иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, үүргийг чин шударгаар гүйцэтгэх. За мөн ёс зүйтэй болгохын тулд гүйцэтгэх үүрэгтэй. Тэгэхээр эднийг энэ үүргээ ёс зүйтэй зөв гүйцэтгэх энэ гарцыг яаж дахиж бий болгох юм бэ? Энэ дээр анхаарахгүй бол үнэхээр энэ бол бас одоо иргэдийн дунд энэ төрийн албан хаагчдын нэр хүндийг унгаасан нэг гол үндэслэл бий болоод байгаа гэдгийг бас хэлмээр байна. За тухайн мэргэжлийн хяналтын байцаагчийн акт дүгнэлтээс болоод жижигдэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдоод тохирол учирсан бол тэрийг тухайн үед нь биш мэдэгддэггүй юм. Тухайн үед нь мэдэгддэггүй юм. 2 жилийн дараа, 3 жилийн дараа бодит үнэн дүрдэх 2-3 жилийн дараа 4 жилийн дараа бодит үнэн дөрөх эргээд нөгөө хүн маань жижиг бизнес эрхлэгчд маань явсаар байгаад эргээд 3-4 жилийн дараа бодит үнэн гарч ирдэг байхгүй юу? Ингээд энэ хүн энэ хугацаанд бол гохирчтий. Тийм учраас ер нь өшөө 4 жилийн дараа 5 жилийн дараа хэрв тухайн хяналтын байцаагчаас болоод хүн гохирсон гомдол нь ирвэл эргээд энэ байцаагч нар энэ хяналтын албанд төрийн хяналтын албанд байх уугүй юу гэдэг асуудлыг шийддэг тогтолцоог л бий болгох нь маш чухал гэж бодд юм аа. Тийм учраас ер нь 1 минут авах уу? За бэлэгдэшөнд 1 минут өгч. Тэгэхээр та төрийн хяналтын ажилтнуудыг албан хаагчдыг ёс зүйтэй болгох талаар бүр онцгой анхаарч энд одоо бас анхаарлаа тавьж тэр хариуцлагын тогтолцоог өшөө бас нарийн болгох талаар та бас юу хийх вэ гэдгийг та бас мэдээж иргэд сонгогчтой та уулзаж яваа. Энэ талаар бас мэдээж гомдлууд сонсдог байж таараа бас тодорхой хэмжээнд хариулт өгөөч гэж хэлэх гэсэн юм аа. За ингэ тийшин шүү. Энэ өнгөрсөн хугацаанд энэ төрийн ажил дээр гарсан нэг ноцтой гэж хэлж болох тийм дутагдал бол энэ хяналтын тогтолцоо их суларсан юм байна.
ардын шинжлэх хороо гэдэг дээр үед нэг айхтар том байгууллага байсан. Тэрийгээ татан болгочихсон. Тэгээ дараа нь төрийн шинжлэх хороо гэж байгуулад Жавсмаа дарга толгоолж байгаа. Тэрийгээ бас татан болгоцсон. Тэгээ ханалт нь сайдынхаа дэрэгд очичихсан энэ 2090-ад оны үед нэг ийм байдалтай болцсон юм. Тэгээд нэгдсэн зохицуул дуударлага байхгүй. Энийг л одоо тодорхой хэмжээгээр нөхц зорилгоор л мэрэгжлийн хяналтын байгууллага гэдгийг л тэр сайдын дэрэгт хяналтуудыг нийлүүлэл ингээл байгуулсан байгаа юм л да. Тэгээ тэрнээс хойш 2003 оноос хойш яг энэ байгууллагад яг яаж ажилласан талаар одоо яг ямар үр дүн төрсөн юм? Ямар дутагдал тэнд байсан юм? Тэр нь юутай холбоотой, хувь хүнтэй холбоотой байсан байна уу? Эсвэл хууль эрх зүйн энэ тогтолцоотой холбоотой байсан байна уу гэдгийг тэрийг би одоо нэгтэл сайн үзнэ. Энэ хяналтын байгууллага гэдэг бол би түрүүн хэлсэн ахаад хэлье. Энэ хуулийн дагуу ажилладаг. Бүх юм бол хууль захирагдж ажилладаг. Иргэддээ хяндаг, цагддаг гэхээсээ илүү тэдэндээ тусалдаг. Хүн суртал гаргадаг. Тэгээд авилга байхгүй. Ёс зүйтэй ингэж л ажиллахыг л би шаардна. За энийг л би одоо хийнэ гэж бодож байгаа. Тэр өстө өгсөн асуултад